Та хүн төрөлхтний түүхэнд хийгдэж байсан хамгийн аимшигтай туршилтын талаар мэдэх үү? Дэлхийн 2 дугаар дайны үе Япон Манжуур. Энд хүн төрөлхтний түүхэнд хар толб бүлдээсэн хамгийн аимшигтай нууц лаборатори байгуулагдаж байлаа. Энэ бол Японы эзэн хааны армийн 731-р анги юм. Энэхүү нууц байгууламжийг генерал Широ Иши удирдах байсан бөгөөд албан ёсоор ус цэвэршүүлэх анги гэж нэрлэж байсан ч үнэн хэрэгтээ биологийн зэвсэг бүтээх хүн дээр туршилт хийх зорилготой байлаа. Олон мянган хоригдлоод, олзлогсод, ихэвчлэн хятад, Орос, Солонгос хүмүүс Марута буюу туршилтын мод хэмээх нэрээр дуудагдан хүний ёс зүйд үйл нийцэх туршилтуудын золиос болсон хэмээрэл байв. Энэ хийгдэж байсан туршилтуудаас дурдвал халдвар төвчний туршилт, хүмүүст зориуд дахал, иж болны толиор зэрэг өглийн аюултай өвчнүүдийг алдааж үр дагаврыг нь содолж байсан. Хүйтний болон даралтын туршилт, хүний хөлдөх, өндрийн даралтын камерт оруулах зэрэг харигс туршилтуудыг хийж байсан. Хийж байсан туршилтуудаас хамгийн аимшигтай нь гэвэл амьдаар нь задлан шинжилгээ байв. Энэ туршилт нь зарим хохирогчдыг өвчин тулсан үед нь мэдээ алдуулалтгүйгээр задлан шинжилгээ хийж өвчин биедээ хэрхэн дарахсныг судалдаг байв. 731-р ангийн үйл ажиллагаа 1945 онд Японы бууж өгснөр зогссон. Гэвч уг ангийн удирдлага Эрдэмтэд Америк нэгдсэн улсад туршилтынхаа мэдээллийг өгснөөхөө хариуд дайны гэмт хэрэгт ялзавчсан олон улсын шүүмжлэл эмгэнэлийг төрүүлсээр байдаг. Энэхүү аимшигт үйл явдлууд нь дахин хизээж давтагдахгүй тулд Нюрнбергийн код зэрэг ёс зүйн зарчмуудыг бий болгох шалтгаан болсон юм.